Гадуур аудит санхүүгийн зөвлөгөө гэсэн. За би бол яг санхүүгийн зөвлөгөө гэсэн хэсэгт нь ажиллаж байгаа. За би Японд бол яг эдийн засгаар магистр бакалавр хоёроо хийсэн. Тэгээд би санхүүгийн чиглэлээр сурахаар Австрали руу одоо дахин магистр хамгаалахаар явсан байгаа. Австралиас ирээд бол яг 5 сар болж байна. За энэ хугацаанд аюул олон тийм гадны одоо англи хэлтэй гадны хүмүүс Монголд ажиллаж байна. За санхүүгийн чиглэлээр гэхэд одоо манай компани гэхэд одоо англи салбартай англи одоо партнертай ийм компанига гадны хүмүүс одоо монгол хэлээр ярьж чадахгүй юм бол англи хэлээр монгол санхүүгийн үйлчлэгээ үзүүлээд одоо их хэмжээний орлого олоод явж байна. Гэтэл монгол хүмүүс гадаадд одоо нарийн мэрэгжил эзэмшсэн англи хэлтэй, монгол хэлтэй, дээрэс нь боловсролтой, мэдлэгтэй, за магадгүй мэрэгчлэр ажилласан туршлагатай тийм хүмүүс байна Монголдо ирээд одоо санхүүгийн салбарт ямар ч юм хийж болно. Одоо зөвлөх компани, эхлэнгийн зөвлөх компани, эсвэл санхүүгийн зөвлөх компани, эсвэл үнэлгээ хийдэг компани, ийм компани байгуулад ажиллахад бол зах зээл биднэрт байна. Мэдлэг байна, хэл байна. Энд бол ямар нэгэн тийм дутагдaltaй зүйл биднэрт байхгүй. Тийм учраас монгол хүмүүст илүү боломж байна гэдгийг би бол харж байна. Сүүлийн 5 сарын дотор. Одоо жишээ нь 2-3 жилийн өмнө Bloomberg үзэж байхад Монголын тухай ямар нэгэн мэдээлэл одоо сурталчилгаа явуулдаг байсан. Гэтэл сүүлийн үед бол Монгол одоо инвесторуудад одоо хамгийн ийм чухал орн болж ийн гэсэн мэдээллийг Bloomberg-оор цэцдэг боллоо. Гадны хүмүүс одоо Монголыг сонирхоод Монголд ирж ийн. Одоо манайд ажиллаж байгаа англи хүмүүс гэхэд жишээ нь англид 16 жил 17 жил ажилласан хүмүүс байгаа. Гэтэл англи дэх одоо бүх карьер бүх зүйлээ орхиод Монголд ирээд ажиллаж байна. Тэд нар бол гадаадд ажиллаж байхад англи нь одоо нэг юм хэвийн одоо боксонд баригдсан ийм амьдралтай. Гэтэл Монголд ирэхэд бол илүү чаленжинг одоо бүх юм шин жишээ нь англи жилийн дотор 10% орлого олдог гэсэн бол Монголд 100 одоо 2 дахин орлого үржүүлж олох юм боломж байна гэдгийг тэд нар хараад Монголд ирсэн байна. За Улаанбаатар хотын хувьд бол Улаанбаатар хот маань илүү хөгжсөн, илүү олон барилга баригдсан. Одоо сүүлийн 2-3 жилийн дотор гэтэл одоо брендинг том дэлгүүрүүд гадны одоо рестораны зэрэглэлт гэхээр том юм ресторан, кофе шоп Монголд байгуулагдсан байна. Гадаад сурж байгаа монголчуудаа хандаж хэлэхэд яг сурыг гэсэн зүйлээ уран хугацааны дотор авсураад бүгд Монголдо ирээд түүнийг ашиглах хэрэгтэй. За ашиглаж байгаа хугацаанд хүнд мэдээж одоо би энийг хийж чадах юм байна. Энийг хийх илүү сонирхолтой байна гэсэн хүртэнд мэдрэмж төрдөг. За нэг би бол Японоос ирээд 3 жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллаж мэдэрсэн. За би эдийн засгаар төсчөөд 3 жил ажиллахдаа за би илүү их одоо нэгтгэхийн талруугаа, санхүү талруугаа илүү сонирхолтой байж чадах юм байна. Одоо макро эдийн засгийн төвшний одоо хийж авч чадах юм байна гэж одоо өөрөө мэдрээд мөн бас хүнд англи хэл хэрэгтэй юм. Ялангуяа одоо Монгол Японоос илүү англи хэл хэрэгтэй юм мэдрээд за би яг санхүүгийн чиглэлээр сурах Австралид явсан. За энэ Японоос 9 жилиг бол би одоо арай дэнд өөрт гэж харамсдаг. Болж өгвөл мэрэгчлээ ихнээсээ зөв сонгоод яг өөрийнхөө хүссэн өөрийнхөө хийж чадсан мэрэгчлэрээ сураад за тэгээд одоо ямар ч гэсэн 4 жил одоо магадгүй ч мэрэгчлээ сольж магадгүй хэдий ч магадгүй дургүй юмас сурсан байж магадгүй. Тийм болохоор одоо өөрийгөө нээх гэдэг юм өөрийгөө авч болно, өөрийгөө гадагшаа явж болно. Ямар ч байсан Монголд ирж ажиллаж үзээч одоо Монгол яаж өөрчлөгдсөн байна? Монголд ямар мэрэгчлэлтэй, ямар одоо мэрэгчлэл хэрэгтэй мэдрээч гэж хүмүүс хэлмээрээ. Энэ бол яг одоо миний туршлага байгаа. Би өөрөө бас яг ингэж мэдэрсэн. Өөрөө одоо дэндүү олон жил Японд өнгөрсөн учраас одоо харамсдаг учраас үнэхээр ингэж Монгол дээрээ тохиолдсон мэрэгчлэлтэй явагдсан ярихгүй магадгүй хэлний сайд дээр ч юм уу ямар нэгэн мэрэгчлэлтэй
бол одоо багасаа монгол хэлний багшаар одоо явцсан багасаа учраас монгол хэлийг одоо нэлээд сайн дөрвийн төвшөнд гэдэг баярын төвшөнд монгол хэлийг одоо эзэмшсэн. Тийм учраас ирээд бол ямар нэг одоо монгол хэл дээр ажиллаж явж байгаа гэсэн тийм асуудал гараагүй. Яг төрийн байгууллагт орж ажиллахын нэг сайн татлын гэвэл хүн бичиг баримтад одоо монгол хэл дээр боловсруулж сурдаг. Би бол маш их азтай. Тэгвэл би одоо хууль зүйн ямар байсан, хуулийн том эрхчлэлтэй хамт ажилласан. Тэр хүмүүс болохоор одоо хуулийн өмнөс ялангуяа монгол хэлэндээ аюул сайн дөрмийн болоо бичгийн маш зөв найруулгатай тийм хүмүүс байдаг. За тийм хүмүүсийн доор 3 жил ажиллаад бичиг баримтаа одоо засуулаад эхлээд бол одоо маш дүүрэн улаан засвартай байсан юм сүлдээ одоо дараагийн алдааг олох хэмжээний тийм төвшөнд бол 3 жил дотор боловсрсон. Тийм учраас бас төрийн байгууллага одоо манай компани бороо үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Татвар, аудит, санхүүгийн зөвлөгөө гэсэн. За би бол яг санхүүгийн зөвлөгөө гэсэн хэсэгт нь ажиллаж байгаа. Гадаад сурж байгаа монголчуудаа хандаж хэлэхэд яг сурыг гэсэн зүйлээ уран хугацааны дотор сураад бүгд Монголдо ирээд түүнийг ашиглах хэрэгтэй. За ашиглаж байгаа хугацаанд хүнд мэдээж одоо би энийг хийж чадах юм байна. Энийг хийх илүү сонирхолтой байна гэсэн бүртний мэдрэмж төрдөг. За нэг би бол Японоос ирээд 3 жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа мэдэрсэн. За би эдийн засгаар төгсчөөд 3 жил ажиллахдаа за би илүү их одоо нэгтгэлийн талруугаа, санхүү талруугаа илүү сонирхолтой байж чадах юм байна. Одоо макро эдийн засгийн төвшнийг одоо хийж авч чадах юм байна гэж одоо өөрөө мэдрээд мөн бас хүнд англи хэл хэрэгтэй байна. Ялангуяа одоо Монгол Японоос илүү англи хэл хэрэгтэй байна мэдрээд за болж өгвөл мэргэжлийн эхнээсээ зөв сонгоод яг өөрийнхөө хүссэн өөрийнхөө хийж чадах мэргэжлээрээ сураад за тэгээд одоо ямар ч гэсэн 4 жил одоо бакалавраа сурчаад Монголдо ирээд ажиллаж үзээчээ. Тэгж доор хаяж 2 жилтэй. Тэгээд тэр 2 жилийн хугацаанд өөрт чинь одоо яг юу болох вэ? Чи өөрөө илүү юу сурмаар байна? Магадгүй чи мэргэжлээ сольж магадгүй. Тэгдэж чи магадгүй дургүй юмаа сурсан байж магадгүй. Тийм болохоор одоо өөрийгөө нээх гэдэг юм, өөрийгөө судлах юм хурцлыг ямар ч байсан Монголд ирж ажиллаж үзээчээ. Одоо Монгол яаж өөрчлөгдсөн байна? Монголд ямар мэргэжилтэй, ямар одоо мэргэжил хэрэгтэй юм мэдрээч гэж одоо хүмүүс хэлмээрээ. Энэ бол яг одоо миний туршлага байгаа. Би өөрөө бас ингэж мэдэрсэн. Өөрөө одоо дэндүү олон жилийн Японд амьдарч учраас одоо энэ харамсдаг учраас үнэхээр гэж хэлдэг. Монгол дээрээ тохиолдсон мэдлэлтэй байгууллагаас ярих бай магадгүй хэлний асуудал дээр ч юм уу ямар нэгэн мэдлэлтэй би бол одоо багасаа монгол хэлний багшаар одоо явцсан багасаа учраас монгол хэлийг одоо нэлээд сайн дөрвийн төвшөнд гэдэг баярын төвшөнд монгол хэлийг одоо эзэмшсэн. Тийм учраас ирээд бол ямар нэг одоо монгол хэл дээр ажиллаж явж байгаа гэсэн тийм асуудал гараагүй. Яг төрийн байгууллагт орж ажиллахын нэг сайн татлын гэвэл хүн бичиг баримтад одоо монгол хэл дээр боловсруулж сурдаг. Би бол маш их азтай. Тэгвэл би одоо хууль зүйн ямар байсан, хуулийн том эрхчлэлтэй хамт ажилласан. Тэр хүмүүс болохоор одоо хуулийн өмнөс ялангуяа монгол хэлэндээ аюул сайн дөрмийн болоо бичгийн маш зөв найруулгатай тийм хүмүүс байдаг. За тийм хүмүүсийн доор 3 жил ажиллаад бичиг баримтаа одоо засуулаад эхлээд бол одоо маш дүүрэн улаан засвартай байсан юм сүлдээ одоо дараагийн алдааг олох хэмжээний тийм төвшөнд бол 3 жил дотор боловсрсон. Тийм учраас мөн бас төрийн байгууллага одоо цалин баг гэж голддог төрийн байгууллага сурах юм шиг байгаа. Хүн төрийн байгууллагад ажилласнаар мөн аюул богино хугацааны дотор Монголд юу болоод байна вэ гэдгийг мэдэрдэг. Мөн бас аюул олон байгууллагатай харилцаж ажилладаг учраас илүү одоо зэрэгтэй болдог хүн байгууллагч ажилласнаас илүү хэмжлэлтэй юм.